Манай энэ мод үржүүлгийн компани маань говийн төгөлгээд Дундгой аймагт хамгийн анх 1979 онд байгуулагдаад өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа анхны мод үржүүлгийн байгууллага. Манай энэ юунд талбайд болохоор зэрэг 20 гаруй төрлийн дандаа говь цөлийн цөлжилтийн эсрэг моднууд байгаа. Хүмүүс болохоор зэрэг нөгөө модон зүгээр нөгөө тариал болчихно гэж боддог. Тарин, арчлан, услан, ургуулна, тайрн, танан гэх мэтчлэн маш их ажилбар байдаг учраас хүмүүс бас тэр төрлөөгөө ордгон болов гэж боддгийг. Манай энэ талбай чинь аймгийнхаа баруун хойны байна гэдэг чинь нөгөө салхин талдаа. Одоо уршаана нөгөө элэс шороо юмнуудаас ингээд бүгдэнгээс нөгөө нөмөр нөөлөг юу яаж шийдсэн гэсэн үг. Тэ байршлын юмнууд нь болохоор бид нар чи өөрсдөө нөгөө усын юунуудын дандаа нөгөө тоолуур ороод усны асуудал жоохоо хүнд байдаг. Ажиллах хүчин бас их хомос байдаг. Энэ говийн төглийн мод ургаагүй газар гэж байхгүй. Бүх байгууллагт байна, бүх сургуулиудад байна, бүх цэцэрлэгүүдэд байна. Тэгээ энэ хөдөө орон нутгуудад байна. Нийлүүлнэ гэхлээр зэрэг нөгөө хүмүүс чинь нөгөө гаднаас нөгөө олон тооны моднууд авчраа сууд ингээд тарьчдаг штэ. Тэр чин болохоор нэг жоохон хямд тусаад ирчдэг. Бид нар болохоор зэрэг өөрсдийнхөө хүч хөдөлмөрийг шингээмээр байдаг. Тэгэхээр зэрэг зарим талдаа бол хүмүүс жоохон ганц хоёр мод үнэтэй гэж хүмүүс бол хараад идэг байхгүй юу? Бүх моднуудаа үрээр нь тарьж байгаа. Тэгээд өрсөлдөө юунуудаа бүгдийг хийж байна, услага шаардж байна. Нөгөөдгий чинь арчлан ингээ бүх юмнууд ингээ хөлсөө цуулгаад ирэхээр зэрэг мод чи үнэтэй болоод ирнэ тийм үү. Тэгээ үнэтэй болоод ингээ нийлүүлэх гэхээр зэрэг хүмүүс үнэтэй байна гэдэг учраас бид нар бол нэг тийм олон тооноор бол хийдгүү. Дандаа нөгөө цөөн тооноор үрээр нь тариад ургуулад бортголчдөг байхгүй юу. Тэгээд нөгөө бортголсон модууд ч нөгөө нэг намар хизээл бол хизээ тарих боломжтой учраас нөгөө хамгийн найдвартай мод. Тий. Тэгэхээр зэрэг нөгөө бортгоч бас айгүй хүнтэй. Энэ салбарт дутагдаад байгаа юу нь болохоор яг нөгөө мод ногоо тарьж байгаа юм хүмүүсээ болохоор зэрэг нөгөө одоо усны дэмжлэгээр маш сайн хангаж өгөхөр юм уу гэж хардгийг. Усанда гачигдаад бас нөгөө зөвхөн одоо нөгөө гараас гарааг байгаа моднуудаа услаад байдаг байхгүй юу?